Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ миний өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг улсын хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Юуны өмнө Монгол улсын үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинжилэл өөрчлөлтийн асуудал хэд их улс төрсөн иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэм болох үзэл сурталын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй Монголын төрийн уламжлалт үл зогцох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа улсын хуралд өргөн мэдүүлсэн Монгол улсын шүүхийн тухай, шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд татан авч байгааг та бүхэнд мэдэгдэе. Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх, онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн аж ахуй нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөө. Тиймээс шүүхийн багц хуулийн шинжилэл өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам түүний доторх бүлэг фракцийн хэмжээнд ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол улсын иргэн бүрийн хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эргэтгэж байх нөхцөлийг бүрдүүлэх татвар төлөгчдийн мөнгийг тэрбумаар нь зовчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг 50-60 мянган төгрөгийн хэрэг толбогдсон энгийн иргэн шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан ажил хэрэгч санал санаачлагыг хүндэтгсэн тус тусын их оронтой мэд авирлахын оронд авах гээгийн ухаан зарж хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн ийм ухамсар соёл хандлагад тулгуурсан байдлаар явагдвал зөх байлаа. Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын сан тонож татвар төлөгчдийн 340 гаруй төгрөг төгрөгөөр зовчуулсан улсын хурлын гишүүн асан Монгол Ардын намын гишүүн Б Ундармаа торгуулсан болоод эргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн мөн баавгаан арьс савар авчаад ял авч шоронд хоригдсон Монгол улсын ерөнхийлөгчөөс гисэн энгийн иргэд Монгол улсын ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. Цаг байгаагаа учраас ийм жишээг бүгдийн дуржих боломж байсангүй. За үүнийг ярихгүй ч юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй ч юм уу, шүүхийн хэрэгэлдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэж ард түмэн та бүхнээс үүнийг бас хүлээж байгаа. Харамсалтай нь Монгол Ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хилцэхгүй гэдгээ зарлан төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой ирээ зэргүү дайрсан мэдээллүүд хийж асуудалд хүч төрж хэд улс төрдсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсанд эмгэнэлтэйгээс өөр дүгнэлтгүй болгож байна. Шүүхийн асуудал бол хэдийн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал хувь зүйтэй холбоотой асуудал гэдгийг би сая хэлсэн. Энэ зарчмын хүрээнд шүүхийн асуудалд хандаж байгаа цаашдаж ингэж хандах тул элдвэр мушингуйлж улс төрчихгүй байхыг Монгол Ардын намын бүлгийн гишүүдэд мөн анхааруулъя. Мөн үүнтэй холбогдуулж нэг зүйлийг бас хэлье. Би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад оролцохдоо ч мөн шүүхийн багц хуулийн төслийг боловсруулахдаа ч зөвхөн шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулах ганцхан зарчмыг баримтуулж Монгол улсын ерөнхийлөгчд хуулиар олгогдсон шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхүүдээс өөрийн биеэр татгалцсан. Энэ чиглэлийн өөрчлөлийг бүрэн дэмжсэн. Үүнийг энгийн ухамсарын төвшөнд хэн бүхэн бас ойлгоно. Магадгүй хүүгээрээ би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонглыг өдөрж байсан
ерөнхийлөгчдөөс өөрөө бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхээдээсээ татгалзсан анхны ерөнхийлөгч нь болж байна. Цаашид хэн нэгэн хэсэг бүлэг итгээд эсвэл улс төрийн аль нэгэн нам уул уурхаагаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл практикт шудраг улсын хонгил үүсгэх, хонглоо хамгаалах сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй бас дэвчихгүй юм а. Дэвчихгүй. Монгол улсын ерөнхийлөгч бол өөрийн бүрэн эрхийн мандатыг нийт ард түмнээс авсныхаа хувьд төр засгийн доктортой байдлыг хангах, төрийн тэргүүний хувьд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллах, тэнцвэрийг хангахад дэмжлэг нөлөө үзүүлэхийг эрхийг зүй ёсоор хадгалдаг цорын ганц албан тушаалтан байдаг юм байна. Энэ бол миний үзэл дүгнэлт биш, Монгол улсын үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, шаардлага, Монгол улс оршин тогтнох хэдэн зуун, хэдэн мянган жилийн туршид энэ үзэл санаа, зарчим, шаардлага хэрэгжсээр байх болно. Тиймээс би цаашид энэ эрх ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд та бүхэнд зохих шаардлагуудыг тавьж ажиллана. Хуулиар хонгил бэлддэг нөхдүүд одоо ч мөн хуулийн аргаараа мөн л шинжлэлийг гой сайхан ураагаар халахвчлан нөгөө л зорилгынхоо төлөө улайран ажиллаж байгаа нь нууц биш ил болсоор байна. Үнэн юм шиг, үүнээс өөр гарцгүй юм шигээр ингэтэл нь ярьж олон нийтийг төөрөгдүүлдэг, үндэсний эрх зүй, хууль тогтоомжийг үл тоодог, дур зоргоороо өөрчлөхийг санаарахдаг, уншсан ном, автсан онол, соёлоо тулгадаг, төрийн бодлого болох гэж улайрдаг, ард түмний амьдрал, өв уламжлал, онцлогийг үл тоомсоролдог, үндэсний болон өөрийн улсын оршин тогтнохын баталгаа, эрсдлийг тооцох мэдрэмжгүй, тийм хэмжээнд асуудлыг харах чадваргүй, зарим талаар бүр ойлголтчгүй гэж хэлж болох нөхдүүд Монгол улсын үндсэн хуулийн үзэл санаа үндслийг элдвээр мушгин, өнгөрсөн жил оруулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдол зорилгыг үнгүйдүүлэх, эрсдэл үүсгэж байгааг хууль тогтоогчид нухацтай ажиглаж анхаарах нь бас зөвөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хөндөгдсөн нэг том асуудал бол шүүхийн асуудал мөн байсан. Шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, оновчтой, хүртээмжтэй болох чиглэлд шүүхийг тойргийн замаар байгуулж болох шүүгчийн хараат ус шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн зорилгын хүрээнд ажиллах ёстой, шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөдгөх, шүүгчийг албан тушаалаас нь төдгөлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороог байгуулах зэрэг тодорхой ач холбогдол бүхий 3 нэмэлт өөрчлөлт Монгол улсын үндсэн хуульд орж баталгаажсан. Эдгээр нэмэлт өөрчлөлтийн 2-ыг нь миний бие төрийн тэргүүний хуваар санал болгож, нэгийг нь зөвшөөрч дэмжснээр батлагдсан юм а. Мөн энэхүү нэмэлт өөрчлөлт ерөнхийлөгчийн институт, улсын их хурл дахь олонх, цөөнхийн бүлэг, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэд, олон нийт болон иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо, нийгмийн томоохон хэлэлцүүлэг, зөвшөлтсөл, ойлголцлын үр дүнд батлагдсныг мартах загасны ой санамжтай хүн энэ тангимд байхгүй гэдэгт би мөн одоо хүртэл итгэж найдсаар байна. Шүүхийн шинжилэл аль хэдийн тодорхой хэлбэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан өдрөөсөө эхэлсэн юм а. Улсын хурлын гишүүдээ. Тиймээс шүүхийн асуудлыг хэд улс төржүүлж, шинжилэл өөрчлөлтийг эхлүүлж, удирдах байгаа мэтээр өөрийгөө дүүйлгэн, бусдыг хутаах гэсэн өчүүхэн зорилгоо орхиод, үлгэрээ зогсоо, ашиг сонирхлоо дат, асуудалд нухацтай ханд, үүний тулд та бүхэн нөхцөл байдлаа эргэн харж дүгнэ. Өнгөрсөн хугацаанд юу болов, нөхцөл байдал ямар байсан бэ? Та бүхэн санах хэрэгтэй. Үнэхээр ард түмний шүүхэд итгэх итгэлийг бүрэн зарцаасан, шүүх эрх мэдлийн нэр хүндийг шалдаа буулгасан, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд зүй ёсоор хамаардаг нийгэм төрийн байгууллагын болон иргэдийн эрх чөлөөний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулахыз туйлын хүнд бузрамг байдалд шүүхийг оруулсан, анхаарч арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд шүүх эрх мэдэлд орсон байсныг өнгөрсөн хугацаанд бид бүгд ярьсан, бүгдээрээ бас хэлэлцсэн юм а. Дун өвлийн хүүтнэр улсын хурлын 5 гишүүн манан дэглэмийг нураах, шудраг ёсыг тогтоох тэмцэл хөдөлгөөн өрнүүлж
Үүнийг 30 мянга гаруй иргэд маань дэмжин жагсаж байсныг та бүхэн мартаагүй баха. Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь улсын хурлын дэд дарга, засгийн газрын хэрэг газрын дарга, хууль зүйн дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалд дэвшин ажиллаж байна. Аливаа асуудал мөн шалтгаантай бас шийдэлтэй байдаг. Монгол төрийн түүхэнд үндэсний эрх ашиг дээдэлсэн нэн чухал тооцогдох олон бодлого нуран унж байсныг бид бас мартах учиргүй. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа Монгол улсын шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг 2012 оны 3-5 дугаар саруудад Монгол Ардын намын гишүүдээс олонх нь бүрдсэн дээд дэмбэрэл даргатай улсын хурал батлуулж байсан. Эдгээр хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг томилж байх бүрэн эрхийг тухайн үеийн ерөнхийлөгч цээлбэгд орж долгож үр дүн муутай маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон юм а. Үр дүнд нь Монголын төр хараат ус байдлыг ард нуугдсан шудраг ус шүүгч нартай хариуцлага тооцох чадахгүй ийм хэмжээнд хүрсэн шудраг усын хонгил үүссэн ард түмний баялагт эзэн суулсан эдгээдүүд хууль шүүхийн байгууллагыг авилгадан хүсснээрээ хөдөлгөж өөртөө үйлчлүүлэн ажилладаг болсон зэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй ноцтой нөхцөл байдал бодиттой бий болсон байсан. Үүнийг мөн л бүгд бид мэдсэн, нотлогдсон, шүүмжилсэн арга хэмжээ авахыг мөн шаардсан. Хамгийн тодорхой жишээгээр салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдсон 17 шүүгчийн асуудлыг дурдъя. Өөр олон жишээ баримтыг шудраг усын хонглоор ороод гарсан хүмүүс бас ярьдаг. Хуулиар хийгдсэн хараат суухт хэцүү эвлэрээд явах боломжгүй ийм бузраг байдлыг залруулах, шүүх эрх мэдлийн нэр хүндийг аврах, нийгэм төрийн байгуул иргэдийн эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах, дур зоргоо татаж зөвхөн хуульд захирагдан ажиллахыг шүүх болон шүүгчдээс шаардах төрийн бодлого тухайн үед нэн чухал болоод байсныг өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг эрхмэлдэг иргэдийн эрх чөлөөг дээдэлдэг хүмүүс бүрэн ойлгож байгаа. Энэ хүрээнд төрийн бодлого гарсан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарч зөвлөлөөс зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийг бүрэн эрхийг төдөлжүүлж бодох хуулийн төслийг боловсруулж улсын хурал өргөн мэдүүлэх үүргийг Монгол улсын ерөнхийлөгчид хүлээгдсэн бөгөөд үүний хүрээнд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг улсын хурал тухайн үед хилцэн баталсан билээ. 2019 оны 3 дугаар сарын 25-ныг ярьж байна шүү. Амаргүй цаг үед гарсан энэ хууль түүлийн зөв биш байж болохч тухайн цаг үедээ гаргахаас өөр аргагүй Монголын төрийн арга ядсан арга хэмжээ байсныг та бүхэн бас мэдэх хэрэгтэй. Арга барсандаа хийсэн гэдгийг нотолж ярьж байгаамаа. Хууль шүүгийнхэнд зочроо өгч хэсэг хугацаанд ч болов хуулиа барих гэж шудраг ажиллах гэж хичээхэд үргэлжсэн энэ хууль аж холбогдлоо бас үзүүлсэн гэж боддгоо. Энэ бол зөвхөн миний биш чамгүй олон хуульч өмгөөлөгчдийн илэрхийлсэн дүгнэлтээ. Гэтэл сүүлийн үед шудраг сайхан байсан шүүхийн тогтолцоог нураасан юм шиг ерөнхийлөгч болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн шүүгч нарыг хүснээрээ чөлөөлж огцруулах эрх мэдлийг олж аваад түүнийгээ дур зоргын байдлаар хэрэгжүүлээд байгаа юм шигээр олон нийтийг илт төөрөгдүүлсэн бодит байдлыг илэрхий мушгингуй үйлсэн үзэл сурталыг нийгэмд түгэж шүүхийн шинжилэл нэгэнт эхэлсэн холбогдох хуулийн төслүүд улсын хурлын төвшөнд хэлэлцэгдээд эхэлжилсэн байхад тусгайлсан хууль өргөн барин өөрсдөө тохирсон бяцхан улс төр хийж байгаад нь өрөвдөлтөй бас эмгэнэлтэйгээр санагдж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын төр төмөн, соёл иргэншил, оршин тогтнох, үндэсний хэв нэгдэл, хүний эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил болон үндэсний язгуур ашиг сонирлыг хамгаалж аюулгүй байдлыг хангахад хяналт тавьж ажилладаг төрийн зөвлөлдөх байгууллага бөгөөд зөвлөлийн гишүүд болох ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дарга 3 санал нэгдснээр шийдвэр гаргадаг ийм хуультай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аливаа асуудлыг энэ хүрээндээ харж шийдвэрлэн ажилладаг болохоос
шүүгчийн ёс зүй, мэргэжлийн алдаа, сахилгын зөрчил мэтийг хилцдэг ийм шалтгаанаар эсвэл бүр ямар ч үндслэл шалтгаангүйгээр шүүгчийн бүрэн эрхийг төдөлзүүлдэг, өөрсдийн үзмжээр халд солих шийдвэрийг хуульдан гаргадаг өчүүхэн зорилготой байгууллага огт биш юм аа. Үүнийг хоёрхан хууль уншаад бүрэн ойлгож болно. Эрүүл ухаантай хүн бүр үндэсний аюулгүй байдлын тухай болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудыг уншаад энэ тал дээр маш тодорхой ойлголтыг авч чадна гэдгийг мөн их хурлын тангимд онцлог хэлье. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 17 шүүгчийн бүрэн эрхийг төдөлзүүлэх асуудлын хүрээнд нэг удаа зөвлөмж гарсан. Ямар асуудал үүсээд яагаад ийм шийдвэр гарсан бэ? Улсын хурлын гишүүд та бүхэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хадгалагдаж байгаа баримт материалтай зохиж журмаар нь мөн танилцж болно. Хамгийн энгийнээр тайлбарлая. Бүх насаараа хөдөлмөрл зүтгэжчээд эцэст нь тэтгэврийн зээлд дарлуулан чадан ядан амь зууж байгаа нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх хэмжээний үр өгөөчтэй ард түмний баялаг, ордыг эзэмшиж хууль шүүхийн байгууллагыг авилгадан өөртөө үйлчлүүлж хоорондоо тэмцэлдэж байсан гадны иргэдийн зүй бус үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхлоор татагтан оролцсон энэ үйлдэлээр Монголын төрийн үнэлэмжийг үнгүйдүүлэн нийгэм төрийн байгууллагын аюулгүй байдал ноцтой сөрөг давгар бий болгох эрсдэл үүсгэсэн шүүгчдийн гэмт үйлдэлийг даслан зогсоох, хуулийн өмнө хүмүүр тэгш байх үндсэн хуулийн зарчим шаардлагын дагуу зохих хяналтын байгууллагад шударгаар шалгуулах энэ үйл ажиллагаанд албан тушаалын халдшгүй бүрэн эрхээ ашиглан аливаа байдлаар нөлөө үзүүлэхийг хориглох зорилгоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэхүү зөвлөмжийг гаргасан юм аа. Зөвлөмжийг шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авсан бөгөөд бүрэн эрхээ төдөлзүүлэн шалгуулсан зарим шүүгчдийн гин буруу зохих төвшөндөө тогтоогдсон ял шийтгэлээ хүлээгээд явж байгаа бол гин бурууг нь тогтоогдсон шүүгчдийн бүрэн эрх зохих журмынхаа дагуу сэргэн ажил албан тушаалдаа хэвийн ажиллаж байна. Үүнийг мушгингуйлаад улс дүржүүлээд байх огт шаардлагагүй. Хууль тогтоогч та бүхэн нөхцөл байдал учир шалтгааныг зогцоор нь харж баймаар байгаа юм. Бас бодож баймаар байгаамаа. Өнөөдөр юу болж байна? Юу өөрчлөгдөв гэдгийг ч мөн сайн бод. Бас нэгэн зүйлийг бас тодорхой хэлье. Өнгөрсөн хугацаанд Монголын төр ард түмний зовлон болж байсан нөхцөл байдлыг бүрэн өөрчилсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шүүгчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хараа тус байдлыг хангах нөхцөл боломжийг бодитоогоор бас бүрдүүлсэн. Тиймээс би өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийнхаа төсөлд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг төдөлзүүлж болдог хуулийн заалтыг тусгалгүйгээр хасч дээрх заалтыг гэсэн үг шүү. Цаашид ийм хууль, ийм зохицуулалт шаардлагагүй гэдгийг тов тодорхой бас илэрхийлсэн байгаа. Мөн үүнийхээ хамт иргэдийн шудраг шүүхээр шүүлэх эрхийг бүрэн хангах, шүүхэд итгэх иргэний итгэлийг бүрэн сэргээх хэмжээний шудраг үр дүнтэй тогтолцоог бий болгох шаардлагатай хэмээн үзэж олон улсын жижигт нийцсэн шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлж хараа тус байдлыг бүрэн хангах хэмжээний маш тодорхой бодлого зохицуултыг мөн боловсруулсан. Харамсалтай нь Монгол Ардын намын бүлгийн улс төрийн шийдвэрээр миний өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төсөл улсын хурлаар хэлэгдэхгүй болж иймээс болжээ. Иймээс хууль тогтоогч та бүхэн асуудлыг олон талаас нь харж нухацтай судлан холын зорилго үгүй бол ойрын зовлон үл тасахыг санан хичээж бүтээлчээр ажиллах хэрэгтэйг мөн энэ энэ дээрээс сануулъя. Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх засгийн газараас боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ хуулийн төсөл одоо мөрдөж байгаа Монгол улсын шүүхийн тухай, шүүхийн захиргааны тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн эдгээр хуульд байгаа ололт төвшөлтэй зарим зохицуулалтуудыг хассан хүчингү болоод удаж байгаа 2002 оны шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолтой нийцсэн зарим зүйл заалт зохицуултыг сэргээн тусгаж нэг ёсондоо ухралт хийсэн шүүхийн хүрээний асуудал шаардлагыг уул суурьтайгаар судлан дүгнээгүй олон нийт эрдэмтэн судлаач
мэрэгчлэтнүүдээр огт хэлэлцүүлээгүй алдаа дутагдaltaа шудраг ёс өөрчлөлт шинжилтийг хүсэн хүлээж байгаа иргэд олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон гэж дүгнэж байна. Монгол түмний хүсэн хүлээж байгаа шудраг ёс шүүх эрх мэдлийн шинжилгээг ийм хэмжээнд харж хийх нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнгүйдүүлж ач холбогдлыг нь бүрэн алдагдуулж байгаамаа. Үүнийг ганц бие биш хууль зүйн салбарын чамгүй олон эрдэмтэн судлаачид, хуульчид хэлж засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийгмийн хөгжил, нийтийн эрх ашигт нийцүүлэн засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг давамгай илэрхийлж байгаагаас бүрэн харж болно. Монгол улсын үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ганц шүүх эрх мэдэлт биш, нийгмийн бусад салбаруудын хүрээнд ч мөн шинжилэл өөрчлөлтийг хийгдэж, улс орны хөгжил, ард түмний ахуй амьдралд ахиц дэвшил гарч тодорхой үр дүнд хүрэх ёстой. Асуудалд ийм байдлаар хандаад байгч эргэж болохгүй. Хууль тогтоогч та бүхэн үүнийг анхаарч шүүхийн багц хуулийн шинжилэлд хандахдаа Монгол улсын үндсэн хуулийн суур үзэл баримтал, үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа зорилтыг хатуу баримталж асуудлыг нийт ард түмний эрх ашиг аюулгүй байдлын үүднээс харж ач холбогдлыг нь өргөн хүрээнд дүгнэж ажиллах хэрэгтэй байна. Бас тийм шаардлагатай байна гэдгийг мөн дахин онцлон сануулъя. Монгол Ардын намын бүлэг улсын хурлын ажлын хэсгийн зүгээс өмнөх засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг сайжруулах гэх зүйл ярьж сурталчилж байгаа боловч хатуухан хэлэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн суур үзэл баримтлалыг илэрхий гажуудуулсан. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа зорилтын эсрэг гэж хэлж болох нийгэмд шудраг ёс тогтоох бус шудраг ус байдлыг улам бэхжүүлэх ноцтой үр дагавар бүхий олон асуудалтай хуучнаа хуулсан, ухарсан үзэл баримтлалын хүрээнд бичигдсэн хуулийн төслийг тухайн үзэл баримтлалаас нь ангид тодруулж хэлэх юм бол уг хуулийн үзэл баримталд огт тусгагдаагүй асуудлуудаар хачирлан сайжруулах боломж хууль зүйн хувьд байгаа эсэх нь тун эргэлзээтэй байна. Улсын хурлд энэхүү хуулийн төслийг батлагдсан үзэл баримтлалын хүрээнд хилцэхээр шийдвэрлсэн байгаа нь завхралд хөтлөх хуулийн төслийг хилцүүлгийн явц засаад сайжруулчихна гэсэн итгэл үнэмшлийг огт төрүүлэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад миний өргөн мэдүүлсэн төслийг ач холбогдолгүй эрх мэдлээ хамгаалах ганц хоёр заалттай, бусд нь хуулбар мэтээр сурталчилж суух нь хэр оновчтой вэ? Би та бүхэнд бас нэгэн зүйлийг тодорхой хэлье. Миний үе Монгол Улсын төрийн тэргүү Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх шүүхийн багц хуулийн шинжилэл өөрчлөлтийн ажлыг салбарын яам хариуцах нь зөв гэдэг байр суурийг баримталж тодорхой арга хэмжээг бас авч ажилласан. Тухайлах юм бол 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хууль зүйн дотоод хэргийн яам Монгол улсын шүүхийн тухай хуулийн төсөлдөө санал авахар манай тамгын газарт ирүүлсэн байдаг. Мөн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр сарын дараа гэсэн үг Монголын хуульчдын холбооноос шүүхийн багц хуулийн талаарх тодорхой санал төслийг надад эргүүлж хууль санаачлах бүрэн эрхийнхаа хүрээнд хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид хуульчдын байр суурь бодлогыг тусгасан хуулийн төслүүдийг улсын хурлд өргөн мэдүүлж хилцүүлэхийг мөн хүссэн. Миний зүгээс эдгээр хуулийн төслүүдийг судлах ажлын хэсгийг байгуулж салбарын яам болон мэргэжлийн холбооноос тус ирүүлсэн хуулийн төслүүдийн нэгдгсэн буюу тодруулж хэлэх юм бол хууль зүйн яамны төслийг зөвтгөж залруулсан хувилбарыг боловсруулан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн дотоод хэргийн яамд тухайлах юм бол хөргүүлж зарчмын зөрүүтэй асуудлуудыг судлан олон нийт эрдэмтэн судлаачид мэрэгчлэтнүүдээр өргөн хүрээнд хэрэлцүүлж ажил хэрэгч саналуудыг тусган зөрчил маргаан багтай оновчтой зөв бодлого шийдэл бүхий хуулийн төслийг салбарын яам эцэслэн боловсруулж засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлж хилцүүлэх нь зөв гэдэг байр суурийг албан ёсоор илэрхийлсэн юм а. 2020 оны 3 сарын 17-ны өдөр. Гэвч хууль зүйн дотоод хэргийн яам боловсруулсан хуулийн төслөө олон нийт хуульчдаар хэлэлцүүлэх эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн холбооны тавьж байгаа үндэслэл бүхий санал шаардлагуудыг харгалзан үзэх шийдвэрлэх арга хэмжээ огт агуулгүй нэг ёсондоо
үл тоомсорлсон байдлаар алдаа завхрал ихтэй хуулийн төслөө шууд өргөн мэдүүлсэн. Тиймээс би хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид хуульчдын санд үндэслэн боловсруулагдсан шүүхийн багц хуулийн төслийг бүрэн эрхийнхээ хүрээнд улсын хурд өргөн мэдүүлж засгийн газрын төсөлтөд нэгтгүүлэн сайн мууг нь сайтар шүүсэн эрсдэл хийдэл багтаа оновчтой зөв хууль гаргахыг зорьсон. Харамсалтай нь Монгол Ардын намын бүлгийн улс төрийн шийдвэрээр энэ боломж өнөөдөр бүрэн хаагдаж хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид хуульчдын санал ор тас хаягдлаа. Хэдийн нөхцөл байдал ийм хэмжээнд хүрч байгаа боловч би Монгол төрийн тэргүүний хувьар шүүхийн багц хуулийн шинжилэлд анхаарч тусгах, засгийн газрын төсөлд зохих ёсоор засаж залруулах шаардлагатай бодлого зарчмын зөрүүтлөө асуудлуудын талаар хууль тогтоогч та бүхэнд тодорхой тайлбар өгч өргөн мэдүүлсэн төслийнхөө хүрээнд улсын хурлд саналаа илэрхийлье гэж бодлоо. Нэгдүгээрт шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил замналыг тулгаж огт болохгүй гэдгийг хэлье. Засгийн газрын төсөлд энгийнээр хэлэх юм бол улс төрийн намуудын их хурл шиг шүүгчдийн төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөх бүтэц бий болгох, түүний бүрэлдэхүүнд улсын дээд шүүхийн нийт шүүгчид анхан болон давд заалдах шатны шүүхийн шүүгчдийг сонгож оруулах нь энэ зөвлөлөөс шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн сахилгын хорооны гишүүн, шүүхийн мэргэжлийн хорооны гишүүнийг тус сонгох, шүүгчийн ёс зүйн төрийн батлах зэрэг асуудлууд нь туссан. Энэ нь шүүх эрх мэдлийн хүрээнд явцуу зорилго, эрх ашгаар нэгдсэн намын бүлэглэл практикуудыг хуульчлан байгуулах. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо, шүүхийн мэргэжлийн хороонд өөрсдийн төлөөллийг оруулж нөлөөлөө тогтоох гэсэн өрсөлдөөн тэмцэлд шүүгчдийг татан оруулах, ноёрхлоо тогтоох чадсан бүлэглэл практик нь бүхнийг мэддэг, шийддэг, бусад шүүгч нартай нөлөөлдөг, хууль бус аливаа дарамт шагалтыг үзүүлдэг нэн зохисгүй байдалд шүүхийг оруулах, шүүгч өөрийн эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс аль нэг бүлэглэл практикт ирэхгүй татагдан орох нэгдэх байдлаар хараа тус байдлаа бүр мөсөн алдаж өнөөгийн байгаа нөхцөлийг уламд ордуулах эрсдэлд хүргэнэ. Өнөөдөр Монгол улсад нийтдээ 520 гаруй шүүгч ажиллаж байна. Эдгээр шүүгчид иргэдэгш байж ямар ч болцол шалгуургүйгээр саналаа илэрхийлж дотоод асуудалтай оролцох эрх боломжоор бүрэн хангагдсан байх ёстой юм а. Үүнийг би өргөн мэдүүлсэн төсөлдөө бүрэн хангаж тусгасан байгаа. Ялгааг нь олж хараарай. Хоёрдугаарт шудраг бусын хонглыг төрийн бодлогоор сэргээж хуульчлан баталгаажуулж болохгүй гэдгийг хэлье. Засгийн газрын төсөлд улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийн тухай шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог байх зохицуултыг тусгажээ. Аливаа сонгуульд оролцогчдоо тодорхой эрх ашгаар нэгдэх, түүнтэй захирагдах, хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох, өөр хоорондоо үүрэг хүлээх, үгсэлд, тохиролцол хийх, байнгын хамтын ажиллагаа үүсгэх зэрэг зүй ёсоор түлхдэг бөгөөд үүнийг үгүйсэх аргагүй билээ. Дэлхийн нийтч тогтсон зарчим гэж хэлэхэд болно. Тиймээс ерөнхий шүүгчийг сонгох тухайн энэ зохицуулт нь мөн л шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл практикуудад хуваагдах, өрсөлдөх, хуульдаан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ордол нь уламд ордуулах, бодит эрсдлийг бий болох бөгөөд үүнийг зөвшөөрч даймжруулах юм бол улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгч төртөл ашиг сонирхлоор сүлбэлтсэн, талцаж хуваагдсан том тодорхой бүлэглэл практикуудыг хуулиар байгуулж шүүх эрх мэдлийг хэдэн хэсэг тасчин ерөнхий шүүгчдийн авч ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонглоо байгуулдаг, түүнийгээ удирддаг хууль ёсны мэд зүй бус систем тогтоох аюултай. Нөгөө талаас ерөнхий шүүгчийг сонгох утга бүхэн энэ зохицуулт нь Монгол улсын үндсэн хуулийн 51-р зүйлийн 2 дахь хэсгийн заалт илт зөрчсөн дурд зоргийн шинжтэй зохицуулт хийх орлого гэдгийг мөн онцлон хэлье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 болон өргөдгсөн бол өргөн баригдсан хуулийн төслүүдэд энэ зөвлөлийн бүрэлдэхүүнийг улсын хурал томилохоор нэгэн адил тусгагдсан байгаа. Ийм нөхцөлд ерөнхий шүүгчдийг ур чадвар туршлагыг нь харгалзах
тодорхой болцол шалгуурын хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж үндсэн хуулийн дагуу томилох нь зөв болно. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 1985 онд сайшаан баталсан шүүхийн бие даасан байдлын талаарх үндсэн зарчмуудын 13-т шүүгчийг дэмжих буюу дэвшүүлэх тогтолцоо нь бодит хүчин зүйл эзэмсэн байх, ур чадвар туршлагад суурилсан байх ёстой гэсэн байгааг олон улсаар удирдуулдаг хүмүүс олж хараагүй байна гэж ойлгол бас хэтэрхий гинэн хэрэг болох байхаа. Түүнчлэн Монгол Ардын намын гишүүд та бүхэн хууль тогтоох үйл ажиллагаанд хэд олонхороо эрдэж, ингэж хүч дүрэн, дур зоргийн байдлаар хандах нь ямар эрсдэл дагуулж ард түмнийг жигшил дургуутслыг дээд зэрэг төрөгдгийг өөрсдийнхээ 17 онд баталсан гэмт хэргийг хөөн хэлц хугацааг бодлооntуулах замаар зарим нэгэндээ хамаарч хаддаг олон зуун тэрбумын хохиролтой 13 авилга албан тушаалын хэргийг хөөн хэлц хугацаа дууссан үндслээр хэрэгсэхгүй болоход хүргэсэн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс бүрэн харж болно. 17 онд баталсан хууль шүү. Энэ хуулийг санамсаргүй хийчих, анзаарахгүй баталчих тийм боломж бас байгаагүй. 3 дугаарт шүүх зөвхөн шүүх даслах ажиллагаа эрхлүүлж зохих бөгөөд шүүгчд бас нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй гэдгийг бас хэлье. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 1, 49 дугаар зүйлийн 49-ийн 2, 49-ийн 3, 49-ийн 4, 50 дугаар зүйлийн 50-ийн 1 дэх хэсгүүдийн хүрээнд шүүх буюу шүүгч зөвхөн шүүн даслах ажлаа эрхлэх. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн зорилгынхаа хүрээнд бусад асуудлуудыг эрхлэхийг тодорхой харж болно. Тиймээс та бүхэн засгийн газрын төсөлд туссан улсын дээд шүүхэд судалгаа, сургалтын ажил эрхлэх байдлаар захиргаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаанд утгалдан оролцох эрх олгож буй асуудал шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Миний өргөн мэдүүлсэн төсөл нь үндсэн хуулийн сая дурдсан үзэл санаа зохицуултыг тууштай баримталж, шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх үйл ажиллагааг улам төгөлдржүүлэхээр боловсруулагдсан байгаа. 4 дугаарт үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж, огт болохгүй гэдгийг хатуу хэлье. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг арга болгон өргөдгөж, шүүгчийн хараат тус шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий энэ байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь улам төгөлдржүүлэх нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг гол зорилго байсан юм а. Гэтэл засгийн газар шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг нь орон тооны бус нөхцлөөр ажилуулах асуудлыг хуулийн төсөлтөд тусгасан бөгөөд энэ одоогийн байгаа нөхцлөөс дээрдэх хувилбар огт биш юм а. Тиймээс би өргөн мэдүүлсэн төсөлдөө шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг бүгд орон тооны байж үр дүнтэй хариуцлагатай ажиллах нөхцөл боломжийг олгохоор тусгасан. 5 дугаарт шудраг шүүгээр шүүлэх иргэдийн эрхийг хөсөр хайж шудраг усын хонглыг хамгаалж огт болохгүй гэдгийг хэлье. Өнгөрсөн хугацаанд шүүгчид хариуцлага тооцох чиг үүргийг орон тооны бус зарчмаар ажилдаг шүүхийн ёс зүйн хороо гэдэг байгууллага хэрэгжүүлж ирсэн. Орон тооны бус зарчмаар шүү. Энэ хороо сүүлийн 5 жилд буюу 2015 оноос энэ оны эхний хагас жилийн байдлаар давхардсан нийт тоогоор 1943 шүүгчд холбогдох 1303 гомдлыг хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ноогдуулсан байх боловч үүнийхээ 74% нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж зөвхөн 18 шүүгчид л сахилгын шийтгэл хүлээлгэсэн үр дүнтэй ажиллажээ. Энэ бол өнөө хонглын нэг үзүүр таслал зохих ёстой сэжим гэдгийг харуулсан бодит үзүүлэлт юм а. Ёс зүйгүй шудраг бус шүүгчд хариуцлага тооцож чаддгүй энэ тогтолцоо төрөөс ямар алхам хийхэд үргэснийг би дээр тодорхой дурдсан. Шүүхийн нэр хүнд ямар байгааг та бүхэн надаар хэлдэггүй мэдэж байгаа. Хамгийн ихээр авилгалд автсан хүн суртал нүүрлсэн салбарын тоонд манлайлан явж байгааг тогтоосон судалгаа хүртэл байна. Ийм байхад шүүхийг шинжилэн хэмээн хөөцөглөж гой сайхан уриал оодсон болж байгаа эрхмүүд шүүгчийн
хараа тус байдал хэмээн ярьж төвчгнөхөөс сахилга хариуцлагыг дээрдүүлэх асуудлыг ордоос хөндөхгүй ярихгүй байгааг нь би үнэхээр гайхаж барж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон боломжийг ашиглах шүүгчийн хараа тус байдал болон сахилга хариуцлагын асуудлыг торгон хэл хязгаарыг зөв тогтоож, иргэдийн итгэлийг хүлээсэн эрхийг нь хангасан шудраг тогтолцоог бүрдүүлэн нэр хүндтэй шүүхийг байгуулахын төлөө ажиллаж, эрх зүйн шинтгэлийг нэг том хэлэлцүүлэг бодлогыг үүнд чиглүүлэх ёстой. Харамсалтай нь миний өргөн мэдүүлсэн төсөл тусглаа болоод байгаа олон улсын жишг хандлагад бүрэн нийцсэн тодорхой бодлого зорилтоос өөр санал санаачлаг огт алгаа. Засгийн газар нь төсөлдөө шүүхийн сахилгын хороог 9 гишүүнтэй байхаар 9 гишүүнийх нь 3 нь орон тооны бусд нь орон тооны бус нөхцлөөр ажиллахаар тусгажээ. Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдаж шүүхийн сахилгын хороог одоо ажиллаж байгаа шүүхийн ёс зүйн хорооноос огт ялгархгүйгээр хорон нөлтөдийн байгууллага болгон хонглын тогтолцоог хамгаалж бэхжүүлэхээр санаарч байгааг зүй бус эрх ашиг гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа зорилгыг эрх баригчид Монгол Ардын намын гишүүд мөн хаана гүйцгсэн бэ? Шудраг нийгэм өөрчлөлж шинтгэлтийг ордон хүлээж байгаа Монголын ард түмэнд үүнийг мөн та бүхэн тайлбарлах ёстой байхаа. Нийтээрээ хэлэлцэж зөвлөлдөж зүтгэн байж хийсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ингэж үнгүүдүүлж ач холбогдлыг нь алдагдуулах, шудраг шүүхээр шүүлэх иргэний эрхийг өсөрдүүлэх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, бус өөгшүүлэх ийм бодлого өөрчлөлт нь энэ өнөөгийн шинжилт мөн үү? Би хувьдаа энэ бол шинжил биш гэж үзэж байна. Тиймээс шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг шин төвшөнд гарах бие даасан хуулийн төслийг миний бие боловсруулж өргөн мэдүүлсэн. Энэ төсөлдөө үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдах шүүхийн сахилгын хороог орон тооны 12 гишүүнтэйгээр цоо шинээр байгуулахаар тусгасан бөгөөд шүүгчийн сахилгыг зөрчил, хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөн шалгах ба шүүн таслах гэсэн хоёр үндсэн чиглэлд давхцалгүй хэрэгждэг байхаар мөн зохицуулсан. Энэ бол олон улсад тогтсон шүүгч хараа тусаар сахилга хариуцлагын асуудлаа шийдвэрлэх сайн жишгийг нэвтрүүлэх алхам байсныг мөн онцлон тэмдэглэе. 6 дугаарт үндсэн хуулийн үзэл санаа зарчмын дагуу ард түмэнд түүний төлөөлөлд өгсөн эрхийг аархан болоож болохгүй гэдгийг бас хэлье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэгдэж байх үед 2019 оны 9-р сарын 6-ны өдрийн Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын хурлын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлж томилгооны сонсгол хийж гишүүдийн 3-2-оос доошгүй саналаар томилох зохицуултыг үндсэн хууль тусгаар санал хураалт явуулахад чуулганд оролцсон 59 гишүүний 52 нь дэмжээгүйгээр энэ зохицуулт унсан юм а. Гэтэл засгийн газар төсөлдөө улсын хурлаар дэмжигдээгүй энэ зохицуултыг агуулгаар нь бүрэн сэргээж шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүний нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох эрхийг хууль зүйн байнгын хороо хэрэгжүүлэхээр тусгасан нь ноцтой үр дагавартай хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй хяналттай байх үндсэн хуулийн зарчмыг илэрхий гажуудуулсан бузмаг бодлого мөн боллоо. Шулуухан хэлэхэд энэ бодлого бол шүүх эрх мэдлийг улсын хурлын үүгээр дамжуулан улсын хурлд олонхийг бүрдүүлсэн намын үүний дотор улс төрийн нам дахь уул уурхай авилга ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой практикийн хэсэг бүлэг улс төрчдийн иргэшэл бүрэн оруулах, нураах гэж ядаж байгаа хонглын хуулиар хамгаалж, хуулийн дагуу сэргээн авч байгаа хэрэг өгөөд өн мөнхөд үргэлжлэхгүйч өнөөдөртөө байгаа мэт олонхын хүчээр үндсэн хуулийг өшгөчөн улаарч байгаа хэсэг нөхдийн бозромг үйлдэл нь өнөөгийн хямралыг дараагийн 30 жилд үргэлжлүүлэх болох явдлын үндсэн суурь болно. Тэд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг сонгож томилсон саяхны жишгээ сайрхан ил тод сурталталж байна. Хүний эрхийн комисс бол улсын хурлын харьяаны байгууллага. Тиймээс би бас энэ сонгон шалгаруултыг дэмжиж байгаа. Харин шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн сахилгын хороо зэрэг шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагыг
улсын хурлын харьяаны байгууллагатай адилтгаж олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар явцуу зорилго сонирхлоо гүйцэлдүүлэх нь нэн зохисгүй бөгөөд зохимжгүй хэрэгэл гэдгийг бас онцлог хэлье. Улсын хурлын сонгуул бүрийн дараа төрийн албанд халгаас илгээ өрнөж албан хаагчдыг хямраадаг байсан бол одоо шүүх хэрэг мэдлийг савчуулж шүүгчдийн хараа тус шүүхийн бие даасан байдал улс төрчид ирээ зэрэг болдог болох нэ. Үүнийг мөн би эсэргүүцэж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэрэг мэдэлд хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх нь хинч үл зөрчих Монголын их зааж үндсэн хуулийн шаардлага гэдгийг мөн хатуу анхааруулъя. Ирэх баригчид нь ийм ноцтой асуудалд шүүх хэрэг мэдлийг хөдөлж байгаа учраас би хуулийн төслийг өргөн мэдүүлж шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг улсын хурал томилохоор тусгасан. Үндсэн хуулийн зарчим шаардлагын үүднээс томилох эрх үхий байгуулга нь нэр дэвшүүлэх буюу сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулахгүй байх. Үүний оронд ард түмний төлөөлөл зүй ёсоор хамаарах Монголын нийт хуульчдаас 6,000 гаруй гишүүнтэй хуульчдын холбооноос шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх. Тэдгээрийг улсын хурал томилгооны сонсгол явуулсны үндсэн дээр томилж байхаар тусгасан. Энэ мөн л засгийн бүх эрх ард түмний мэдлэлд байх үндсэн хуулийн эрх санаа зарчмыг төгөлдржүүлсэн, хуулиар хүрсэн олдыг хадгалсан, эрх мэдлийн хуваарлт, хяналт тэнцлийг хангахад чиглэсэн зохицуулт болж байгаамаа. Хууль тогтоогчид та бүхэн 6,000 гаруй гишүүнтэй мэргэжлийн холбоог байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн 9 хүнээс дорд үзэж яавч болохгүй гэдгийг мөн дахин анхааруулъя. Би зарим гишүүний сурталтад байгаа хүний эрхийн комиссийн гишүүний сонгон шалгаруулалтыг жишээлэн хэлж байгаа юм шүү. Энэ бол тис өөр төрлийн бус байгууллага. Мөн шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг нь сонгож томилох асуудлын хүрээнд тэгш байдлыг анхаарах шаардлага бас зүй ёсоор үүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хороонд нэр дэвсгэгчдийн зарим нь нийтийн сонсголоор ордог. Улсын хурал дээр уулздаг, зарим нь буюу шүүгчдээс сонгогдож байгаа нь ордоггүй, олон нийтээс далдуур томилогдод байж болохгүй юм аа. Тиймээс шүүгчдээ сонгогдож байгаа шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ядаж улсын хурлаар оруулж танилцдаг байх нь зөв болно. 7 дугаарт шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ багцаалддаг бус шудраг мэдлэгээр хууль ёсыг тогтоогдох байх шаардлагатай гэдгийг хэлье. Засгийн газрын төсөл нь эрүү иргэний чиглэлийн анхан болон давд заалдах шатны шүүхийг аймаг сум тундын шүүхэд тус бүр нэг шүүх болгон нэгдэх зарчмыг баримталсан нь шүүхийг дагнан ажилуулах чиглэлд нэгэн төрсөн өнөөдрийн амжилтаасаа ухарсан хэрэг болж байна. Нүдний эмчээр шүд эмчлүүлэх гээд байгаатай адилтгаж болноор ийм ухралтыг хийх нь хууль ёсны шүүгээр шүүлэх иргэний эрхийн баталгааг улам дордуулна гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Би өргөн барьсан төсөлтөд шүүхийг дагнан ажилуулах зарчмыг алдагдуулахгүй байх зохицуултыг мөн бүрэн тусгасан байгаа. 8 дугаарт шүүхийн үйл ажиллагаа шийдвэрт иргэний хяналт хэрэгтэй юм бол иргэдийн төлөөлөгч нь мануугаа шиг байж болохгүй гэдгийг мөн хэлье. Батлагдсан цагаас хойш бодлого зарчмынхаа хүрээнд эргэжээгүй нэг хууль байна. Энэ бол шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Агуулга ач холбогдлоороо дүгнүүл мөн хэрэггүй хууль. Харамсалтай засгийн газар энэ хуулийг амьлуулах, иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдал, үүрэг оролцоог боловсронгуй болгох чиглэлд огт санаачлаг гаргасангүй. Шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд иргэний хяналт байх ёстой юм бол тодорхой үүрэгтэй байх шаардлагатай байгаа. Тиймээс би шүүх үрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийн талаарх үндслээ шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тодорхой тусгах. Энэ шаардлагыг давах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолт нэн адил хамааруулах зэрэг тодорхой зохицуултуудыг тусгайлан зааж тусгасан юм а. Ингэж байж шүүх хэрэг мэдэлдэх ардчил ёсны тусгал болсон иргэдийн төлөөлөгчдийн дуу хоолой шүүхийн шийдвэр магадлал тогтоолын салшгүй хэсэг болж түүний үндэслэгийг сайжруулах, хөгжүүлэх нь нэг хөшүүрэг болно гэж үзсэн юм а. 9 дугаарт шүүхийн шийдвэр албан загтлын хэмжээнд байж болохгүй гэдгийг бас хэлье.
Шүүхийн шийдвэр биелүүлдэггүй бузрамг байдлыг шүүхийн багц хуулийн шинжилэл өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй авч үзэж зохих бодлогыг зохицуултыг тусах ёстой. Бас тийм шаардлагатай байгааг нэн тодорхой юм а. Тодорхой жишээ хэлэх юм бол 2016-аас 19 оны хооронд захиргааны болон иргэний анхан шатны шүүхээс хянан шийдвэрлсэн төрийн байгууллага албан тушаалтны буруутай шийдвэр ажиллагааны улмаас иргэн хуулийн этгээд өөрт учирсан тохирлоо нэхэмжилсэн нийт хэргийн 90% төрийн албан хаагчийн ажлаас хууль бусаар өөрчилж чөлөөлсөнтэй холбоотой маргаан эзэлж байна. 90% шүү. Энэ хугацаанд төрийн байгууллага албан тушаалтнуудын зүгээс 1986 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаа бууруулах, чөлөөлөх, халах шийдвэр гаргасныг шүүх хянаж 1525 тохиолдлыг иргэний талд шийдвэрлэн 13 тэрбум орчим төгрөгийн хохирлыг нэхэмжлэхийн дагуу оруулахаар шийдвэрлсэн байна. Гэвч шүүхийн шийдвэр нь биелэхгүй байх үзэгдэл газар авч энэ олон иргэдийг хохироосон хууль бус үйл ажиллагааг тасралтгүй үргэлжилж байна. Хууль тогтоогч та бүхэн ч өргөдөл гомдол тасралтгүй ирж байгаа баха. Харамсалтай засгийн газар үүнийг огт анзаарахгүй бөгөөд өргөн мэдүүлсэн төсөлдөө шүүхийн шийдвэр нэгэнд гарсан бол заавал хэрэгждэг түүнийг хэрэгжүүлдэг байхад чиглэсэн оновчтой бодлого зохицуултыг олж тусахыг эрмэлзээгөө болно. Тиймээс би өргөн мэдүүлсэн төсөлдөө шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарсан бол заавал биелүүлдэг байх чиглэсэн тодорхой зохицуултыг тусгасан байгаа. 10 дугаарт шүүхийг босоо удирдахтай болгож болохгүй бөгөөд шүүгчээсээ ч хараат бус байх ёстой гэдгийг хэлье. Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны дөрөв шүүгчтэй нөлөөлдөг шүүн таслах үйл ажиллагаанд хууль бусаар оролцож дарамт шахалт учруулдаг байдлыг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинжилгээр хийх шаардлагатай. Шүүгч нь шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд захирагдаж бусдаас түүний дотор тухайн шүүхийнхээ ерөнхий шүүгч давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчээс хараат бус байх ёстой маа. Гэтэл засгийн газрын хуулийн төсөлдөө давж заалдах болон хяналтын шатны шүүх нь бүрэлдэхүүн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэжлийн төвшинг тогтоолох, дүгнэлтийг гаргуулахаар шүүхийн мэргэжлийн хороонд хандах, түүнийг үр дүнд нь шүүгчийн ажлаас чөлөөлөх, огцруулах хүртэл арга хэмжээ болох зохицуулалт тусгасан байх бөгөөд энэ шүүгчийг хараат ус ажилуулахаар бус мэргэжлийн хариуцлага арга хэмжээ дамжуулан шүүгчийг дээрээс нь дарамтлах, удирдах, хууль бус нөлөөлөл шахалтыг үзүүлэх нөхцөл боломжийг хуулиар бүрдүүлэн өгч байгаа хэрэг болж байна. Мөн засгийн газрын төсөлд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэх өнөөгийн хууль тогтоомжинд байхгүй ойлголтыг зориуд бий болгож үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн хүрээнд шүүхийн сахилгын хороонд хадгалах учиртай чиг үүргийн шүүхийн ерөнхий зөвлөл хамааруулж шүүгчийг ажил хэргийн чадвар, мэргэжлийн төвшингийнх нь хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй үндслээр огцруулах бус чөлөөлөхөөр заасан байгаа нь шүүгчийг дээд шатны шүүхээс улам бүр хараат байдалд оруулах, шүүхийн ерөнхий зөвлөлд үндсэн хуулиар олгогдоогүй чиг үүргийг хариуцуулах учир дутагдaltaй зохицуулалт бас байна. Иймд зориудын шинжтэй алдаа гаргахгүй байх, зас залруулах нь өөрчлөлтийг би өргөн барьсан хуулийнхаа төсөлд тусгайлан зааж залруулсан байна. 11-дүгээрт шүүх нь эрх мэдэлд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн иргэшээлд байж болохгүй нэн тодорхой гэдгийг нотлон хэлье. Сүүлийн 5-7 жилийн байдлаар шүүх хөрөнгө оруулалтын шинжтэй нэгж төгрөг улсын төсвөөр хуваарлагдсангүй. Шүүхийн хөрөнгө оруулалтыг улсын хурл улсын төсвөөс тогтмол хасч ирлээ. Энэ нь хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэлд нь шүүх эрх мэдэлтэй саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг мөн бөгөөд засгийн газрын зүгээс үүнийг даруй залруулж шүүхийн үйлчлэгээний чанар үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулахад анхаарах ёстой байтал улам хамааралтай болох бодлого хувилдаан явуулж байгааг зөвхт харахгүй юм а. Засгийн газрын төсөлд шүүхийн бие даасан байдлыг хангахад анхаарч чиглэсэн дөрвтэй бодлого зохицуулт огт тусгагдаагүй. Зөвхөн шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг
төр хангах агуулга бүх хэд ерөнхий өнгөц бодлогоор асуудалд хандсан учир дутагдaltaй байна. Тиймээс би бүх шатны шүүхийн үйл ажиллагааг эдийн засгийн баталгааг хангахад зориулагдсан төсвийг өмнөх жилийнхээс нь бууруулахгүй байх, тухайн жилийн төсвийн төслийг хэлцэхдээ шүүхийн ерөнхий зөвлөлийн үндслэл тайлбарыг улсын хурал нь сонсдог, харгалзан шийдвэрлэдэг байхад чиглэсэн тодорхой зохицуултыг хуулийн төсөлд тусглаа. Үүнийг хууль тогтоогч та бүхэн анхаарч шүүхийн төсвийн хүрэлцгүйц хэмжээнд төсвөлдөг байх нь шүүхүүдийн иргэдэд үйлчлэгээ үзүүлэх наад захын стандарт шаардлагыг хангасан байртай болох зэрэг нэн тулгымдсан асуудлуудыг нь тухайн бүрд шийдвэрлэх замаар шүүхд хандах хандлага өөрчлөх ёстойг мөн хэлье. 12 дугаарт Монгол улсын ерөнхийлөгчийг шүүхийн ерөнхий зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болгох, төрийн тэргүүний зарилыг шүүхийн сахилгын орооноос дуусгар болох хэмжээнд төрт ёсыг үгүйсгэсэн бодлогыг хуулиар гүйцэлдүүлж болохгүй гэдгийг мөн хадуу хэлье. Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрх болол иргэн Батулгын эрх биш юм аа. Би энэ үүднээс ирээдүйн болон ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна. Засгийн газрын төсөлд шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчд томилуулахаар нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилж байх үүрэг хүлээх зохицуулт туссан бол шүүхийн сахилгын ороо шүүгчийг огцруулах чөлөөлөх шийдвэр гарснаар тухайн шүүгчийг томилсон Монгол улсын ерөнхийлөгчийн зарилэг нь өөрийнх нь оролцоогүйгээр мөн дуусгар болж байх ёстой гэсэн зохисгүй үжил суртал тараагдж байна. Энийг бас анхаараарай. Эдгээрийн аль нь ч үндсэн хуулийн суурь үзэл баримтал зарчим шаардлагад нийцэхгүй гэдгийг тодорхойлж байж болох хэмжээнд нь баримжаатаагаар асуудалд хандахыг зөвлөн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхээ гол бодлого зарчмын асуудлуудын талаарх танилцуулга ингээд өндөрлөё. Манай анхны арчилсан үндсэн хуулийн эхийг баригч Бярагийн чимэдуга нэгэнтээ хууль нь үг нь байтугай даслал нь хүртэл утгатай байдгаа хэмээн хэлж байсныг улсын хуралд сууж байгаа хуульч гишүүд мэдэх баха. Хоёр хуулийн төсөлд цэг даслал гэлтгүүгээр бодлого, зарчмын зөрүүтэй олон асуудал байна. Та бүхэнд хүсэл эрмэлзэл байвал анхаарч судлаарай гэж хэлээ. Мөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг гол ач холбогдол болсон шүүх эрх мэдлийн асуудлыг хатуу хөл хорой, онцгой дэглэм тогтсон ард түмний илж болж ажиллах ёстой улсын хурлын гишүүд нь чуулганыхаа хуралдаанд өөрийн биеэр ирж итгэл үнэмшлээр оролцох боломжгүй ийм үед яаран сандран захим гэгч хурлаар дэлгэцний цаанаас хоосон хүндээ хилцэхээр улаарч байгаа нь ямар эрх ашигт дөрлөгцнөөр та харахгүй буюу туйлын хариуцлагагүй бас болчимгүй алхам болж байна. Өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн шинжилгээх уриал ооцонд нийгмийг автуулдаг байсан боловч шудраг ёс тогтох бодит өөрчлөлт гараагүйг иргэд олон нийт ард түмэн мэдж байгаа. Хуулийн байгууллага шүүх хараад тус ямар нэгэн шагалт дарамтгүйгээр ажиллаад эхлэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн санг өгсөн хувилдаж зохион байгуулалтаар тонн дээрэмдсэн хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээр хуу хамсан уул уурхай ашигт малтамлын лицензийг олноороо эзэмшигч бүлэглэл бараагч олон зуун сая долларын офшор данс эзэмшигчид татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкнд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж банкыг дампууруулан эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлдэг авилгал хээл ахуулын мөнгийг газар барилга банк ус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг Монгол төрийн эрх ашигыг уландаа гიშгэн гадны иргэн аж ахуй нэгжтэй өгсөн хувилдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд өнөөдөр шүүх хуулийн байгууллагад өөрсдийн хяналтыг тогтоох зорилгоор увайгүйгээр дайрч байгаа нь шүүхийн тухай хууль хэлцэхээр чармааж байгаа нь ил тод болж байна. Энэ нь улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн томоохон ордууд болох Эрдэнэт, Таван толгой, оюу толгойг тойрсон Манан бүлэглийн 7 ерөнхий сайдаар толгойлуулсан
улс төр бизнесийн бүлэглэл практикуудын оролцоотойгоор нэн идэвхтэйгээр хийгдэж байгаа нь тодорхой боллоо. Мөн бузармаг аргаар хөлдсөн хөрөнгө орлогоо нотлон тайлбарлаж чадахгүй төрсөн түүнийг нууж хаах боломжгүй болсон уул уурхайн авилга ашиг сонирлоод сүлбэлдсэн тодорхой бүлэглэл хэсэг улс төрчдийн явуулга гэж үзэхээс өөр арга алгаа. Та бүхэнд хандаж хэлэх миний үг ингээд дуусч байна. Эцэст нь Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиар ерөнхийлөгчд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох тодруулах юм бол хууль санаачлагаас гадна улсын хурлаар хилцэгдэж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх батлагдсан хууль улсын хурлын бусад шийдвэрт хориг тавих үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомжийн талаар цэцэлд хүсэлт гаргаж хянуулах зэрэг тодорхой боломжуудыг олгосон байдаг тул цаашид энэ хүрээнд шүүхийн багцуулын шинжилэл өөрчлөлтийн асуудалд анхаарч ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч хууль шүүхийн өмнө тэгш хэрэгтэй байх чин хүсэл мөнхүү хүлээлт байгаа. Ямраар хариулах нь өнөөгийн улсын хурлын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхаа эрх ашигыг урдаа барин улс төржөд байдаггүй, аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо хүч дүрэн бярлахдаг бос үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар чадвар бүхий төрийн түшээдийн алсын хараа бодлого зүтгэлээс шууд хамаарна. Хэрхийг эрхэм гишүүд та бүхэн мэдгтөө. Мөнх тэнгэрийн хүчин дор шудраг ёсны зам мөр цагаан байж бүх хүнд дэгш хүрэх болтугай.